Сайн байцгааны үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнолын өдөр тохиож байна. Монголчуудын 100-ны түүхэн тэмцэл зүтгэлийн үр дүнд бүрэлдэн тогтсон тусгаар тогтнолын үнэт зүйлийг бид энэ өдөр иргэн дурсаж, ирээдүйн хооч үеийнхээ өмнө хүлээсэн хариуцлага сануулж байдаг үлээ. Энэ өдөр бол манай эх оронч уламжлалт баярын хамгийн тод бэлэг тэмдэг юм. Бид төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаараа тусгаар тогтнолын өдөрт зориулж байна. Улсын хурлын гишүүд тусгаар тогтнолоо мандуулсан өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Иргэд тусгаар тогтнолын үнцний талаарх бодлоо хуваалцлаа. Монгол улсын төрийн бэлэг тэмдгүүдийн бэлэгдлийг учир тайллаас Трамп 2026 оны 4-р сард бүгд найрамдах Хятад ард улсад айлчлан Америк нэгдсэн улсын засгийн газрын үр ашигын яам татан буугджээ. Зеленскийн сайшаасан Америк нэгдсэн улсын энхийн гэрээний заалтуудыг цөөрөллөө. Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан улсын хурлын гишүүд манай дэлгэцээр дамжуулан мэдлэгээ дэвшүүллээ. 1924 оны 11 сарын 26-ны өдөр анх дугаар үндсэн хуулиан баталсан. Анх дугаар үндсэн хуулийн буюу бүгд найрамдах засаг тогтсон энэ өдөр байгаамаа. Тэгэхээр яагаад ингэж ялгааг нь хэлж байгаа вэ гэхээр бид аливаа энэ баяр ёслол, тэмдэглэлт, ойн тухайн одоо үнд цэн агуулгыг нь бас өргөн мэдчих хэрэгтэй болов уу гэж боддог. Үндсэн хууль гэдэг бол мэдээж 20 дугаар зуунд Монгол улс бол 1924, 1940, 1960, 1992 онуудад одоо дөрвөн үндсэн хуулиа баталсан. Яг нь эхний гурван үндсэн хууль бол илүү одоо социалист чиг баримжаатай байсан бол 92 оны үндсэн хууль бол одоо арчилсан нээлттэй чөлөөт нийгмийн үзэл санааг тунхагласан юм хууль болсон. Гэхдээ 1924 оны 11 сарын 26-ны өдрийн тэр одоо хууль бас тухайн үед үнэхээр одоо өөрийгөө гүйцэтгэжсэн. Бид нар бүгд найрамд тус улснаа тунхагласан. Хаан цэцэгтэй ус улс шүү дээ. Одоо Монголын ард түмэн өөрийнхөө хил хязгаар дотор өөрсдөө хийх хэргийг өөрсдөө мэдэн шийдэх боллоо. Дэлхийн бусад гүрэн улс орнуудтай яг адилханаар бид өөрийнхөө улсын төрийг өөрсдөө засна, өөрийнхөө улсын дотоод төрийг өөрсдөө шийднэ гэж даян дэлхийд тунхагласан өдөр учраас улс тунхагласан гэж хэлж байна. Тэгээ хамгийн гол зүйл нь бол бид энэ бүгд найрамд тасгалын хэлбэрийг авсан. Хэн нэгэн хүн биш, хэсэг анги бүлэг биш. Монголын ард түмэн бүгдээрээ төрийн удирдах үйл хэрэгтээ оролцсноо гэсэн энэ тунхаглыг одоо өнөөдөр 100 нэгтгэж жилтэйгээ залглаа. Монгол улсын анх дугаар үндсэн хуультай холбоотой. За энэ бол зөвхөн ганцхан үндсэн хуультай холбоотой биш. Анх дугаар үндсэн хуулийг боловсруулсан, бэлдсэн дэлхийн бус орнуудын жишгээр явъя. Дэлхийн орчин үеийн дэлхийн ертөнцийн төрийн байгууламжийн хувьд хөл тавь гэсэн өвгдөөц юм чинь хүсэл байсан. Тусгаар тогтнолын өдрийн сайхан одоо мэндийг хүргэе. За энэ бол зүгээр нэг нэрлэд ингээд дээлээ өмсөх өдөр биш. Энд бол маш олон өвгдөөц юм байна. Одоо амьдрал халуун цус гэдэг те бүлээн ам зориулагдсан. За жишээлбэл миний одоо эмээгийн аав бол баяр гүн гэж юм хүн байсан. Яг энэ чөлөөлөгтэй те яг тэр үед ингээд тэмцэж явжсэн юм хүн байт юм блэ. За дараа нь миний одоо ээжийн аав буюу миний өвөө 1945 онд бас яг нөгөө бид ялав гэдэг медалийг авч одоо тэмцсэн 2000 гаруй дайчдын нэг байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн амьдрал тэр хүмүүсийн одоо юуны төлөө өнөөдөр тэмцсэн бэ гэхээр тусгаар тогтнолын төлөө, эх орныхоо төлөө ингэж тэмцсэн. Тэгэд хүүхдүүд, залуучууд бол энэ өдрийг яагаад энэ өдөр байдаг вэ? Бид нар яагаад энийг бодох ёстой вэ гэхэлэр нэгдүгээр өвөө эмээ ээж аав чи юу туулж ин хөрсөн бэ? Ямар их орны газар нутгийг бид нарт үлдээсэн бэ гэдгийг бол бодож гоё ингэж бас талархах хэрэгтэй баг. Жишээлбэл 11 сарын 26 бол чухал өдөр тусгаар тогтнолын баяраа тэмдэглэдэг. За Монгол улсын тусгаар тогтнолын түүх бол үеийн үедээ өвгдөц юм бас чин зүрхэндээ барьж явсан ийм л баяр. Энэ тусгаар тогтнолын төлөө олон үеийн өвгдөц бол өөрсдийнхөө алдаан бүх амьдралаа зориулж ингэж явсан түүхтэй. Тэгэхээр Монгол улс бол одоо тусгаар тогтнолоо зарлснаас хойш тодорхой хугацаанд тэрийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлууд дээр олон улсын түвшинд бол маш идэвхтэй ажилласаар байгаад хамгийн сүүлд нь одоо 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагын
гişүүн улс улсноор тусгаар тогтнол маань бүрэн алавчлаа гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хүрээнд олон жилийн дараа тусгаар тогтнолоо ингэж бодлуулж чадсан, одоо хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Тийм болохоор бид нэр энэ тусгаар тогтнолын баярыг бол одоо баяр гэдэг утгаас гадна тууруу тусгаар улс орон гэж байгаа гэдэг утгаар нь бодож явах хэрэгтэй. Манай улс бүрэн эрхт тусгаар тогтносон байх эрхийнхээ төлөө 20 зууны турш 3 том түүхэн үйл явдлыг даван туулсан билээ. Юуны түрүүн 1911 онд Монголын ноёд шашны тэргүүнүүд Манжчин гүрний дарлалыг эцэслэн тусгаар тогтнолоос эргэж 8 дугаар богдыг хаан ширээнд өргөмжлөн автономит Монгол улсыг байгуулсан юм а. Улмаар 1921 онд ардын журамт цэрэг үндэсний эрх чөлөөний тэмцэгчд гадаадын цэргийн дамгууллыг эцэслэж ардын засгийн эрхийг тогтоон Монгол улсын тусгаар тогтнолыг дахин баталгаажуулсан. Энэ үйл явдал Монгол улсыг орчин цагийн бүрэн эрхт улсын суурийг тавьсан 2 дахь том тэмцэл байлаа. Харин 1945 онд манай улсын тусгаар тогтнол олон улсаар хүлээн зөвшөөрөгдөх түүхэн боломж нэгдсэн юм. Ялалтын дайнд улсны дараа зөвлөлт болон хятад улсын гэрээний дагуу манай улсын тусгаар тогтнолыг олон улсад аль биесээр баталгаажуулахын тулд ард түмний санал асуулга зохион байгуулахаар шийдсэн билээ. 1945 оны 10 дугаар сарын 20-нд нийт ард иргэдийн санал хураалт явагдаж монголчууд 100% шахам саналаар Монгол улс бүрэн эрхт тусгаар тогтнолоо хадгална гэж сонголтоо илэрхийлсэн нь дэлхийд дахинд бүгд найрамдах Монгол ард улсыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрүүлэх шийдвэрлэх нотлохоо болсон юм. Иймээс бид өнөөдөр тусгаар тогтнолоо баталгаж олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Монголын тусгаар тогтнол бол ганц өдөр ганц хувь хүнээс хамаараагүй харин олон үеийн тэмцэгчдийн зориг эв нэгдлийн үр дүн гэдгийг манай түүхчид онцолдог. Түүхчид 1911, 1921 1945 он гэсэн 3 үе шатын тэмцлийн үр дүнд өнөөгийн Монгол улс бүрэлдсэн гэж дүгнэдэг. Түүнчлэн тусгаар тогтнол үе үеийн иргэдийн ухамсар, хариуцлага, эв нэгдлэр байн хамгаалагдж байх ёстой үнэт зүйл гэж үздэг юм. Бид иргэдийн дунд тусгаар тогтнолын үнц нь юунд оршиж байна гэсэн богинохон асуултаар байр суурийг нь сонслоо. Энэ бол бас миний хувьд бол ойлгосноор тусгаар тогтнол бол улс орон маань бусад улс орнуудыг бие даасан тийм ээ өөрийн өв соёл өв уламжлал одоо энэ бүгдийг ерөөсөө өөртөө Монгол улсын өөртөө агуулсан бүх юмыг л авч үзэж чадсан бусад улс орноос ангид энэ сайхан түүхтэй соёлтой уламжлалтай энэ сайхан улс орондоо амар тайван сайхан амарцгаагаар л гэж хэлдэг та тийм ээ Монгол хүн олж төрсөн болохоор Монгол сайхан газар их орондоо өөрийн эрх мэдэлтэй ад жаргалтай сэтгэл тэнгэр амьдарч байгаагийн үр дүн тусгаар тогтнол. Монголын бүх ард түмэнд дэв найртай их орныхоо төлөө зохилох зөрөгтэй амьдрах болтугай гэж. Үнцэнтэй байлгүй яах вэ энэ ч одоо бид нар чинь ийм сайхан өнөөдрийн хүртэл ингэж сайхан аж төрж амьдрахад л одоо хамаг тусаан гоожулж одоо ясаа үйлчүүлж өвгдээцэн ийм сайхан тусгаар тогтнол олгож өгсөн гэж үнэхээр баяртай байдаг. Би тусгаар тогтнолын баяр дуртай. Яг үнэндээ. За энэ сайхан тусгаар Монгол улстай эрүүлэг сайхан аж төрж байгаа бүх Монгол түмэндээ баярын мэнд төвшүүлье. Ихтэй тусгаар тогтнолоос энэ сайхан баярын өдөр Монголын ард түмэнд сайхан баярын мэнд төрөө. За Монгол хүн болж төрснөх мэдээж их орондоо хайртай байж таараа тийм ээ. Тусгаар тогтнол гэдэг чинь эрх чөлөөний өдөр гэж би ойлгодог. Өөрөө ч мөрөздүүлсэн цэргийн болохоор соён мэд цагаан сондоо итгэж хайрлаж байдаг. Тэгэхээр Монгол хүн болгон тусгаар байна гэдэгт өөртөө багтам сайхан саяны тэмцээнд болсон залуучууд ярьж байна тийм ээ. Бишээ сайхан залуучууд маань сая олон улсын том тэмцээнд орлоо. Энэ л бол Монгол хүний тусгаар тогтол бахархал юм да. Тийм. Төрийнхөө сүлгэнд залбирч авсан хүн л маш сайхан байдаг. Тэгэхээр бид бүхэн цэргийн хүмүүс цэргийн цол зүйлсэндээ бахархаж хайрлаж их орны төлөө хил хязгаарынхаа төлөө батлаа хамгаалж байгаа хил хязгаарынхаа төлөө хайрлаж өрх их орончтой давханд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ад жаргал тусгаар тогтолцооны төлөө үргэлж өөдөө байгаараа. Тэр би ингээд энд явж байгаа үед чинь танд агцсан Монгол бас ямар нэг усад ингээд явж байгаа гэсэн үг шүү дээ. Тусгаар ахын бид тэгж залж байгаа шүү дээ. Монгол улс одоо өөрийн тусгаар тогтнолоо зарж энэ чинь хэдэн жилийн болж байгаа юм. Тэгээд Монгол хүмүүс хамгийн их үнцэнтэй баяр өдрөө гэж бодож байгаа. Тусгаар тогтнолоо баярын өдрийг дахиад бол бүх хүмүүстээ монголчуудаа эрүүл энх сайн сайхан хүсье.
Монголчууд бид тусгаар тогтнолыг зөвхөн өнгөрсөнд болон түүхэн тэнцэл бус харин өөрсдийн амьдралд өдөр бүр мэдэрч ирээдүйд хариуцлагатай байх үнэт зүйл гэж ойлгодог болсон нь бидэнтэй харилцсан иргэдийн яриа гэрчлэн. Ийхүү иргэдийн байр сууриас харахад тусгаар тогтнолын өдөр нь зүгээр нэг тэмдэглэлт баяр бус харин үе үеийн монголчуудын үнэт зүйл хариуцлага бахархлыг нэгтгэсэн нийтлэг ойлголт хэвээр байна. Өнөөдрийн тусгай дугаараараа Монгол улсын тусгаар тогтнол, монголчуудын эв нэгдлийн бэлэгдэл болсон Монгол улсын төрийн сүлд, туг далбай, тамганы талаар түүхэн баримтуудыг товч хүргэхээр бэлтлээ. Монгол улсын төрийн далбай нь улаан хөх, улаан хоссон өнгөтэй байдаг. Далбааны 3 хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөн хөх тэнгэрийн хөх. Түүний хоёр тал нь мандан мадрахын бэлэг улаан өнгөтэй. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт монголчуудын эв нэгдлийн бэлэгдэл алтан соём байрладаг. Төрийн далбаан дээр дүрсэлсэн соём тэмдэг нь анх дугаар богд Зан Узар 1686 онд бүтээсэн эр гаруй соём бүсгийн бүх шинжийг агуулсан толгой үсэг юм. Түүний бэлэгдэл Монгол улс эгнэгт мандан мадарч, Монголын ард түмэн эв найрамдалтай шудраг өсийг сахин гадаад дотоодын дайсныг дарж, өнөр өтгөн болж цэцэглэн хөгжих гүн утгыг агуулдаг байна. Монгол улсын төрийн далбайг төрийн ордон ерөнхийлөгчийн өргөө, аймаг нийслэл, сум дүүргийн засаг даргын ажлын байр. Монгол улсаас гадаад орон олон улсын байгууллагад суугаад дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын байранд байнга мандуулан байршуулдаг. Чингис хаан 1206 онд их Монголын тулгар төрийг байгуулж хүннүгүү үеэс уламжлалтад ирсэн 9 хөлт, 9 хэлт, 9 манжлагт төрийн их цагаан тугийг босгон тагснаас эхлэн манай өвөг дээдс өнөө хүртэл онголон шүтэж дэвлж ирсэн билээ. Мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө бат бэх барьж байхыг бэлэгджээ. Наад зах нь 2000 жилийн түүхтээ өвлөгдөө ирсэн наран сарн нь одоо хүртэл ийхүү Монгол төрийн далбааны соёмбод байдаг үлээ. Соёмб тэмдэг. Нар сар мөнхийн гал нь өнгөрсөн одоо ирээдүй буй 3 цагийн бэлэгдэл юм. Соём тэмдэг нь 17 дугаар зууны Зан Узар монголчуудын нар сар галтай сүлдэд үндэслэн зохиосон сүлд юм. Анх хүннүүчүүд нар сартай сүлд хэрэглэж байсан ба хожим нь гал нэмгсээр монголчуудын гол сүлд болсон нар сар галтай сүлд бий болжээ. Соём хэмээх санскрит үг нь өөрөө гарсан гигэн гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлэгдэлтэй. Соём нь ертөнцийн үүсэх их сурвалж хэмээн дорн дахны гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дорн байрлуулж, сав ертөнцийн орчлыг бэлэгдсэн шороо, ус, гал, хий огторгуу дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ. Соёмбын дээд талын гал нь айл өрх, улс хотлороо өнгөрсөн одоо ирээдүйд үрд мандан мадрахыг, нар сар нь Монголын ард түмний цэцэглэн хөгжихийг, гурвалжин нь сум мэт хурц эрэмгийн шулуун шудраг байхыг дундах загас нь өнөр өтгөн эвэй уйлда сонор соргогийг хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бүх байхыг тус бэлэгддэг юм. Төрийн сүлд. Монгол улсын сүлд нь 1992 оны үндсэн хуулийн хүчин төгөлдөр болсон цагаас хойш хэрэглэж эхэлсэн Монгол улсын бэлэг тэмдэг юм. Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насаар хийгэр хөвөөсөн. Мөнх тэнгэрийг бэлэгдсэн дуграг хөвх дэвсгэртэй. Сүлдний төв хэсэгт Монгол улсын тусгаар тогтнол, бүрийн эрхт байдал, цог хиймэрэг илтгэсэн алтан соём, эрдний хүлгийг хослуулан дүрсэлсэн байдаг байна. Сүлдний хүрээний магна хэсэгт эрт, эдвэ, ирээдүй 3 цагийг бэлэгдсэн хүслийн хангагч чандман эрдэнэ. Доод хэсэгт их газрыг төлөөсөн ногоон өнгийн уулан хэ, ашид дэвчхийн өлзий утаг орсон хүрдийг тус дүрслэн. Хүрдийг хадгаар дээдлэн сүлдсэн байна. Төрийн тамга. Монгол улсын төрийн тамга нь Монгол улсын тусгаар тогтнол бүрийн эрхт байдлын бэлэг тэмдгийн нэг юм. Төрийн тамгыг Монгол улсын ерөнхийлөгч барьна. Төрийн тамгыг үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр Монгол улсын хууль, улсын хурлаар сойрхон батлсан олон улсын гэрээ. Монгол улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуслах тухай улсын хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус дарна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслын үед бүрийн эрхэнд дуусч буй ерөнхийлөгч шинээр сонгогдсон ерөнхийлөгчид төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгдөг. Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй. Сүлдний хоёр талаар Монгол улс гисэн бичээстэй. Арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг цул мөнгөөр, гар аргаар ганц хувь үлддэг. Төрийн тамганы дөрвөн үнцэгт бат бүхийг бэлэгдсэн холбоо төмөн насан хээ байрлуулан Монгол улс гисэн бичээсийг Монгол үсгээр эвхэж бичсэн байна. Төрийн тамгыг үндэсний хээгээр чингүүлсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлсон зандан модон хайрцагт байрлуулна. Эдгээр бэлэг тэмдгүүдийн нэг сонирхолтой нийтлэг шинж нь гал, тэнгэр, эв нэгдэл гэсэн монголчуудын уламжлалт үзэл, орчхуун бэлэгдэх нэгэн амьтад тусгасан явдал. Тиймээс төрийн дулал их шиглэх, төрийн далбайг мандуулах, төрийн тамга дарах мөч бүр тусгаар тогтнолын үнэт зүйлийг дахин сануулж байдаг байна. Үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулсан.
Харин дөрөв үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээний хуудсанда 2026 оны 4-р сард бүгд найрамдах хятад ард улсад айлчлахаар тохиролцож, за мөн бүгд найрамдах хятад ард улсын дарга Ши Жинпинийг 2026 оны сүүлээр Америк нэгдсэн улсад төрийн ажил хийхийг өрсөн талаараа мэдгдсэн байна. За тэрээр даваа гарагт бүгд найрамдах хятад ард улсын дарга Ши Жинпинтэй уцаар ярилцсаныхаа дараа ийхүү мэдгдсэн бөгөөд цагаан ордны зүгээс ч мөн энэ талаар батлан мэдгдлээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитийн хэлснээр Трампын Ши Жинпинтэй даваа гарагт уцаар хийсэн хэлэлцээ 1 цаг орчим үргэлжилсэн бөгөөд голчлон худалдааны асуудлыг хөндөсөн гэжээ. За одоогоо сар орчмын өмнө Өмнөд Солонгосын Пусан хотод амжилттай уулзалт явуулсан Америк хятадын удирдагч нар худалдаа, Украины дайн, фентанил, Тайвантай холбоотой олон асуудлыг хэлэлцсэн юм. За талууд өнгөрсөн сард явагдсан Пусаны уулзалтаас хойш Хятад Америкийн харилцаа тогтворжин сайжирч олон чухал нийтлэг ойлголтод хүрч хоёр орон болон олон улсын хамтын нийгэмлэг үүнийг нь өргөнөөр сайшаа хүлээн авч байгааг сайшаа ярилцсан байна. За хэлэлцээний үеэр Ши Жинпин харилцааны эрчмээ хадгалж тэгш байдал, харилцан бие биеэ хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчим тулгуурлан зөв чиглэлд урагшлах ёстой гэж мэдгдсэн бол Дональд Трамп Ши Жинпинийг агуу удирдагч хэмээн магтаж хоёр орны харилцааны талаарх түүний үзэл бодлыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа даваа гарагт уцаар ярилцах үеэрээ хэлсэн байна. Тэд мөн уцаар ярилцахдаа Тайваны асуудал болон Украины дайны асуудлаар хэлэлцсэн байна. Дараагийн мэдээ хүргэе. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргаа үүрэгт ажиллаа хүлээн авсан эхний өдрөө байгуулж байсан. За Илон Маск, Вивек Рамасвами нарын удирдахаар болж байсан холбооны засгийн газрын үр ашигын яам татан буухцсан талаар их сурвалжууд мэдээлээд байна. За үндсэн зорилго нь холбооны засгийн газрын шаардлагагүй гэж үзсэн төсөв зардлыг бууруулж засгийн газрын үйл ажиллагааг алдагдaltaгүй явуулахад чиглэгдсэн тус яам анх байгуулагдахдаа 2026 оны 7 дугаар сар хүртэл ажиллах ёстой байсан боловч гэрээний хугацаа дуусахаас 8 сарын өмнө инхүү чимээг өхөн нам жим байдлаар татан буугдлаа. Энэ талаар цагаан ордон Америк нэгдсэн улсын боловсон хүчний удирдлагын газар зэрэг төрийн байгууллагууд мөн Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд байна. Мөн засгийн газрын үр ашигын яамны эрх үүргийг боловсон хүчний удирдлагын газар хүлээн авч хариуцах болно гэдгийг тус яамны зүгээс мэдээлсэн байна. За өнгөрсөн хугацаанд тус яам нь холбооны ажилтнуудын тоог цөөлөх, төсвийг танаж хэмнэх олон арга хэмжээг авч за мөн анх 2 их 80 долларын таналт хийн гэж сүржин мэдэгдэж байсан ч ил тод байдал хариуцлага дутмаг зэрэг шүүмжлэлд өртсөөр ирсэн бөгөөд өнгөрсөн 100 Илон Маск Трампын засаг захиргааг орхон гарч байгаагаа зарласнаас хойш үйл ажиллагааныхын талаарх мэдээлэл улам бүдгэрч эхэлсэн юм. За тэгвэл тус яамны ажилтнууд энэ 100 төв байрнаас гарч эхэлсэн ба Илон Маск болон Дональд Трамп нарын ил санал зөрөлдөө маргаан нь тус агентлагийн мөхлийг улам бүр нэмэгдүүлсэн байна. За Трампын засаг захиргааны төлөөлөгч нар засгийн газрын үр ашигын яамыг татан буулгасан талаар олон нийтэд албан ёсоор мэдэгдээгүй байна. Дараагийн мэдээлэл үргэе. Америк нэгдсэн улсын зүгээс өнгөрсөн 7 хоногт санал болгосон 28 зүйл бүхий шинэ инхийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахар болсныг сайшааж байгаагаа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский илэрхийлж, за мөн Украин улс түншүүдтэйгээ ялангуяа Америк нэгдсэн улстай нягт харилцаа холбоогоо үргэлжлүүлж, за Украины байр суурийг бэхжүүлэхээс биш сулруулахгүйгээр буулт хийхийг эрэлхийлэх болно гэдгийг тэрээр мэдгдлээ. За тэрээр энэ 7 хоногийн ихээр хийсэн уг мэдгдэлтэй Украин улс нь одоогоор чухал үе шатанд байна. За Орос Украины мөргөлдөөнийг зогсоох боломжтой бодит алхмуудыг хэлэлцэхийн тулд түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, инхийн төлөвлөгөөнд олон зөв элементүүдийг нэмж оруулсан хэмээн Telegram хуудсанда мөн мэдэгдээд байна. За тэгвэл мөн Женевт болсон хэлэлцээний дараагаар Трампын инхийн төлөвлөгөөний 28 зүйл заалтыг 19 болгож цөөрүүлсэн талаар Английн Financial Times болон Америкийн Washington Post сонинууд зарим нэгэн албаны их сурвалжуудыг иш татан мэдээллээ. Төлөвлөгөөнөөс ямар заалтууд хасагдсан нь одоогоор тодорхойгүй байна. Мөн хэдэн заалттай байхыг эцэслэн тохиролцоогүй байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногт нийтэд ил болгосон төлөвлөгөөний эхний хөлбөрийг Оросын эрх ашигт хит үйлчилсэн гэх шүүмжлэлд дагуулад байсан бол Женевийн уулзалтаар Украин болон Европын талын саналуудыг харгалзан үзсэн байж болзошгүй байна. За ямар ч тач Украины инхийн төлөвлөгөөний асуудлаар дипломат шугамын уулзалт яриа хэлэлцээ биет болон цахим хэлбэрээр үргэлжилсээр байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлээ. Гарлаанд авсан баярлалаа.
Бид өнөөдрийн төвцөг мэдээллийн хөтөлбөрөөр Монгол улсын тусгаар тогтнолын өдөрт зориулан бэлтгэн хүргэлээ. Төвцөг мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.